Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэнд энэ өдрийн мэндийг айлтган дэвшүүлж байна. 21 жилийн түүхтэй DBS-ийн хамт олон орой бүрийн 19 цагаас төвөн бисэн мэдээлэл хүргэдэг боломжтой. Тэгвэл өнөөдрийн мэдээллийн хөтөлбөртөө үзэгч та бүхэн анхаарлаа хандуулаарай. Эхний мэдээллийг танилцуулах гэж байна. Дархуул аймгийн хэмжээнд өдрөөс өдөрт төсөн нэмэгдэж байгаа хүн амд хүрч үйлчлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирсаар байна. Тодорхойлбол 13 мянган гаруй хүнд хүрч үйлчилдэг Медстоп эмнэлгийн шинэ барилга ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхэлснээр нийтдээ 3 салбартай болон өргөжж байна. Дархан сумын 11-р багт Медстоп өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн шинэ барилга өнөөдөр буюу 2026 оны 1 сарын 16-ны өдөр ашиглалтанд орж албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Дархуул аймгийн иргэдэд хүргэх эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг сайжруулах, үсэн нэмэгдэж байгаа хүн амт хүрч үйлчлэх зорилгоор өргөтгөл барих шаардлагатай гэж үзсэн 3 төвийн нэг нь Медстоп юм а. Өнгөрөх намар гэрэлтэй өрхийн эмнэлгийн шинэ барилга мөн ашиглалтанд орсныг та бүхэн мэдэж байгаа. Медстоп өрхийн эрүүл мэндийн төвийн энэхүү шинэ барилга үүд хаалгаа нээснээр 11-р багийн 13 дугаар хороолол, Хүслийн хотхон, олон улсын худалдааны төвийн 1-2 дугаар байр, Найрамдал хотхон, Булган хотхон, Эрчим эко, Дархан гарден зэрэг шинээр ашиглалтанд орж байгаа орон сууцны иргэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг тог тогтоо орчинд авах нөхцөл бүрдэж байна. Манай шинэ барилгатаа одоо манай эмч суулагч мэрэгчлэлтэн маань хүн төвтэй үйлчлэгээний зарчимдаа тулгуурлаж тусламж үйлчлэгийг үзүүлэхийн зэрэгцээ иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эмчлэх, онцлох, эрт илрүүлэх, сувилах энэ ажиллагаанд одоо үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. За шинэ эмнэлэг баригдсантай холбоотой бас хүн амч нэмэгдсэнтэй холбоотой манайх шинээр нэг их эмч орон тоогоор авсан. За шинээр дагалдаа сувилагч маань орж байгаа. За энэ шинэ байрандаас үйлчлэгч хэрэгтэй учраас нэг үйлчлэгч шинээр авсан. За ингээд тарианы сувилагчийг бид нар ээлжлээд сувилагч нар маань хийдэг байсан болоод тусдаа нэг тарианы сувилагч орон тоогоор батлагдаад нийтдээ 4 оронтой шинээр авсан байгаа. Нийтдээ 30-аад ажилтнтай байна. Би 12 дугаар байна. Энэ шинэ үйлчлэгээ Софиэмдэг шинэ байранд орсонд баяртай байна. Хүмүүстэй үйлчлэг нь бол ойртож байгаа юм байна. Ер нь бол Дархуул аймагт бол хэд хэдийн байр орон сууцнууд эмнэлгийн үйлчлэгээний гадаад орж байгааг мэдчихэж байгаа. Ер нь бол сайхан байна. Хүмүүст ч гэсэн аятайхан, тав тухтай, дулаахан үйлчлэгээ сайн байна. Би энэ 11-р багийн иргэн байна. Шинэ байранд ороод хоёул байна. Дулаахан доктой эмчилгээ үйлчлэгээ хийхэд баярлж байна. Сувилагч эмч нартаа та бүгдэд баярлж байна. Өмнө нь бол одоо тэр дохин урдлын эмнэлэгт очдог байсан. Ер нь бол байрлалд ойролцоод байна. Гэхдээ энэ шинэ болохоор дулаахан гоё юм байна. Улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар БДЗ компани барилгын үнцэн гүйцэтгэгчээр ажиллажээ. Барилга маань ерөнхийдөө бол чутгамал каркас арга түтээсээ хийцтэй. Тэгээд дүүргэлтийн болоогоор ирсэн металл фасадтай. Ерөнхийдөө бол орчин үеийн өнгө шийдлийг бас агуулж өгсөн. Тэгээд нөө эдлэгийн удаа металл фасадаар гадна талаа металл фасадыг нь хийж өгсөн. Тэгээд Дархуул аймагт бол 4 багт яг адилхан зураг төсвөр 4 ийм өрхийн эрүүл мэндийн төв одоо 2024-өөс 2025 онд ингэж 2 он дамжин санхүүжилж улсын төсвөр ашиглалтанд орсон байж байгаа. Тэгээд барилгын яг болсон өртгөө өгөх юм бол 1.6 тэрбум төгрөг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ барилга маань барьж байгуул ашиглалтанд орсон байж байгаа. Эхэлсэн ажлын хугацаа бол 2024 оны 6 сард анх шавыг тавьж эхлэсэн. Тэгээ нөгөө улсаас төсвөн батлагдахтаа бол 2 он дамжиж нөгөө төсвөн батлагдсан байсан учраас 2024-өөс 25 онд шилжиж ингэж барилга маань хийгдсэн байж барилга ажилладаг. Медстоп өрхийн эрүүл мэндийн төвд нийтдээ 30 гаруй эмч сувилагч эрүүл мэндийн ажилтнууд Харьяа багийн иргэдтэй анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тэдний хувьд сэтгэл өндөр байна. За би 2025 онд анх хэлсэн жил шинэ төгсөгч. За ажлын байран дээр гараад 6 дахь сартаа болж байна. За өмнө нь бол Говьтай аймагт ажиллаж байгаад ирсэн. За тэгээд энэ ч ирээд шинэ орчинд одоо шинэ эмнэлэгт орж байгаа юм шиг баяртай байгаа. За тоног төхөөрөмжүүд бол хангамж ирэн сайтай байгаа. Даршамд дуртахад энэ онд яг ийм стандартаар баригдаж байгаа 3 дахь өрхийн эмнэлэг буюу Дархан сумын 14-р багт амин холбоо өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтанд орно. Барилга угсралтын явц одоогоор 90 гаруй хувьтай явагдаж байгааг энэ үеэр мэдээллээ.
Төвөмбөсийн мэдээллийн хэлбэр танд хүрч байна. Дараагийн мэдээ. Ахлах ангийн сурагчдын өөрийгөө нээж хөгжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилготой 7 дахь удаагийн Call for You Mentorship хөтөлбөр амжилттай өндөрлжээ. Ингээд үүнтэй холбоотой мэдээллийг Америкийн Корндороос бэлтгэснээр одоо хүргэнэ. Дархуул аймгийн засаг даргын дэмжлэгтэй Дархуул аймаг дахь Америкийн төв болон GCI нарийн салбар байгууллага хамтран жил бүр зохион байгуулдаг Call for You Mentorship хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр буюу 2026 оны 1-р сарын 16-ны өдөр боллоо. Энэхүү хөтөлбөр 5 дахь жилдээ 7 дахь удаага амжилттай хэрэгжиж оролцсон 25 сурагчдад сертификатыг гардуулан өглөө. Харвардын яг кампусаас хүүхдүүд орж ирээд мэдээлэл өгснөөр илүү онцлогтой байлаа. Дээрэс нь энэ 7 дахь удаа 5 дахь жилдээ 7 дахь удаа ингээд зохион байгуулагдаж байгаа хугацаанд хамгийн олон хүүхдүүд энэ жил өргөдлийн маягтай үлгээсэн тийм ер нь нэлээд өрсөлдөөнтэй шалгуур өндөртэй тийм хөтөлбөр боллоо гэж бид нэр харж байгаа. Бидний ч гэсэн шалгуураа бас бий болгож ингэж явахад нэлээд хүндрэлтэй бас цаг хугацаанууд байсан гэж манай волонтерууд хэлж байгааг нь харахад бас ийм байна гэж бодож байна. За тэгээд нэг удаагийн хөтөлбөрт бол 25 хүүхэд оролцдог. За 7 волонтертойгоо нийлээд 7 удаа зохион байгуулагдаад одоо 210 орчим хүүхдүүд яг энэ хөтөлбөрөөр дамжигдаад ингээд амжилт төгссөн байгаа. Хөтөлбөрөөр дамжаад төгсгөөсөө гаднаас эдгээр маань өөрсдөө санаачлаад энтэй төстэй хөтөлбөрүүдийг одоо Шарын гол суманд 2 удаа мөн Эрдэнэт хотод ингээд зохион байгуулсан байгаа байна. За тэгээд нийт тэтгэлгийн хэмжээг бид нар яг өнгөрсөн оны 7 сарын 1-ний яг бодож үзэхэд 100% тэтгэлгээрээ ер нь тэтгэлэг авсан байдлаар 2 тэрбум орчим төгрөг хүрсэн байгаа нь энэ хөтөлбөрийн бас ингээд нэг талаараа бас томоохон үр дүн юм болов уу гэж бид нэр харж байгаа. Бид нар бас чадлаараа бас хичээсний бас үр дүн бахаа гэж одоо санаачлагч миний хувьд бол бодож байна. Тэгээд цаашдаа бид нар ч гэсэн бас 5 жил ингээд энэ хугацааг авч явж байгаа учраас цаашдаа аль болох энэ үйл ажиллагааг бас доктортой авч явах тал дээр нь бас бид нэр ажиллах болно гэж бодож байна. Хөтөлбөрт болохоор хүмүүс бол ингээд англитэй мундаг хөгжил байх юм бол орчих юм байна гэж маш их бодож байдаг. Энэ өөр Америкийн одоо тэтгэлгийн ингээд холистик систем буюу олон талтай юм систем байдаг. Тэр систем нь бол хүүхдүүдийг маш олон талаас нь өнцгөөс нь харж тухайн одоо хөтөлбөрт итгэлэг тэнцвүүлдэг тийм системтэй байдаг. Тийм учраас бид нар 1-р шат дээр англиад, 2-р шатн дээр англи хэл, 3-р шатн дээр болохоор англи яриа болон монгол хэлний шалгалтууд болон ярьцлагын шатаар гэх мэтчлэнгээр хүүхдүүд сонгон шалгаруулж авдаг тийм байгаа. Тэтгэлгийн хугацаанд юу гэхээр энэ хэдийг 2 7 хоногийн хугацаа байгаа ч гэсэн Call for You гэсэн өөр ингэсэн тийм одоо бүлгэмтэй одоо нэг тийм одоо гэр өрх бүлд ингээд нэгдэжээдэг. Тийм учраас одоо менторудаас дахиж зөвлөгөө авах, эссэн дээр дэмжүүлэгч одоо ингээд Америк руу нэлээд олон тэтгэлгүүд явсан хүүхдүүд ихэнх нь одоо яг Call for You-гийн багшнараасаа ингээд эссэн дээр ч юм уу, recommendation захиан дээр ч юм уу тусаж дэмжсэний хүчинд ер нь гадагшаа тэтгэлэгт явсан тийм тохиолдлууд олон байгаа. Энэгээр бол юу гэж хэлэх гээд байна гэхээр Call for You 14 хоногийн хугацаанд хэрэгжээд дууссан ч гэсэн цаашаа маш олон талаар хүүхдүүдөө дэмжиж төгсөн төгсөл ингээд авч явдаг гэдэг дээр онцлогтой байгаа. Call for You Mentorship хөтөлбөрөөр зөвхөн англи хэлний мэдлэгээ сайжруулахаас гадна хувь хүний хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж 14 хоногийг үр дүндээ өнгөрүүлсэн талаар сурагчид хуваалцлаа. Цаашлаа сурч мэдсэний ахи болон IELTS-ийн шалгалтанд бэлтгэх гадаадын тэтгэлэг хөтөлбөрүүдэд хамрагдах хүсэлтэй байна гэдгээ илэрхийлж байна. Сайн байцгаана уу? Би 4-р сургуулиас оролцож байгаа 10 дугаар ангийн сурагч Call for You 7 хөтөлбөрийн оролцогч байна. За миний хувьд хэм бол энэ хөтөлбөрт оролцсоноор маш олон зүйлсүүдийн үүд хаалга нэгдсэн гэж ойлгож байна гэсэн үг. Англи хэлний эрчимжүүлсэн сургалт нь үнэхээр ингээд биднэрт эрчимтэйгээр нөлөөлж чаддаг. Мөн цаашлаад хүнийг хөгжүүлэх чиглэлийн одоо тий сургалт хөтөлбөрүүд нь биднэрт ингээд илүү сайн нөлөөлж чаддаг гэж бодож байна. Тэгээд 12 өдрийн туршид хэм бол маш олон зүйлсүүдийг одоо сурсан. Ирээдүйд бүтээх нэр төртэй хүн хамгийн том зорилгын маань одоо хамгийн том алхам нь энэ хөтөлбөрөөс юм болов уу гэж үзэж байна. За ерөнхий боловсролын сургуульд үзэж байгаа хөтөлбөрөөс юугаараа ялгаатай вэ гэх юм бол за энэ хөтөлбөр маань илүү эрчимжүүлсэн хүүхэд болгонд илүү тулж ажилласан тухайн хүүхдийн төвшөнд нь таарсан мэдлэгийг нь яг эрчимтэйгээр олгож чадсан нь илүү онцлог юм болов уу гэж бодож байна. Миний ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн оролцогч. Тэгээд энэ мэдээлэл болохоор манай ангийн багш надад өгч ирсэн. Ангийн багш маань намайг орооч гэж зөвлөд би орж ирсэн. Явснараа би өөрийгөө амар нээж чадсан, зорилгоо амар томор тавьж чадсан. Дээрээс нь багаар ажиллах чадварыг бүр амар сайжруулж өгсөн. Тэгээд англи хэлний чадвар мэдээж хувь хүний хөгжлөө сайжруулж чадсан. Амар Call for You хөтөлбөр нь жилд 2 удаа зохион байгуулагддаг бөгөөд 8 дахь удаагийн хөтөлбөрийн тухайд 6 сард хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Төвөмбөсийн мэдээллийн хэлбэр үргэлжлэн танд хүрж байна. Дараагийн мэдээллийг танилцуулна. Сурагчдын нас хөгжлийн онцлогт нийцүүлэн номын ач тусыг нь таниулах, анги бүлгээр ном зохиол хамтран унших, соёл дадлыг хэвшүүлэх зорилгоор Дархуул аймагт боловсролын газраас санаачилж байгаа бүтээлч уншигч төсөл хэрэгжинэ. Үүнтэй холбоотой бэлтгэсэн мэдээллийг одоо хүргэе.
Дархуул аймгийн Төрийн Өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчид болон багш нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх бүтээлч уншигч төсөл хэрэгжих гэж байна. Төслийн хүрээнд өнөөдөр сургалтын менежерүүд болон англи хэлний багш нарыг хамруулсан төслийн уулзалт сургалт боллоо. Extensive reading төсөл хэрэгжснээр олон эерэг үр дүн гарах боломжтой гэдгийг Дархуул аймгийн боловсролын газраас онцоллоо. 2025-аас 2026 оны хичээлийн жилийн боловсролын яамнаас ирсэн 7 дугаар зорилтын хүрээнд сурагчдын нас идэвхтэй онцлог тохирсон сурагчдын унших чадварыг нэмэгдүүлэх тохирсон номоор чиглэсэн үйл ажиллагаануудыг дэмжин хэрэгжүүлэх гэсэн зорилт байдаг 7 дугаар зорилт нь. Энэ зорилтын хүрээнд дархан болон даах удаага бүтээлч уншигчийг дэмжин хэрэгжүүлж байгаа Ахлингорс боловсролын байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Энэ төслийн хүрээнд бидний хүлээж байгаа үр дүн гэх юм бол сурагчид маань илүү сайн үгийн баялагтай болоосай, үгийн баялаг нэмэгдээсэй, унших сонсох, ярих чадрууд нь бас нэмэгдээсэй. За номны хувьд гэх юм бол Ingorс-ийн X-reading-ийн номнууд нь маш их баялаг учраас бүх төвшөнд сонгох боломжтой. Төслийн хүрээнд маань ганцхан сурагчид биш багш нар бас байгаа учраас хамтдаа унших боломжтой, хамтдаа хөгжих бас боломжтой гэж бид хүлээж байгаа. За энэ төслийн хүрээнд явагдаж байгаа X-reading цахим номын сан за Монгол дахь албан ёсны төлөөлөгч болох Ingorс боловсролын байгууллага та хамтран боловсролын газраас ингээ хамтран хэрэгжүүлж байгаа ийм төсөл байгаа та. За энэ төслийн X-reading буюу өргөн уншлагын аргачлалт нь болохоор сурагчид өөрийн төвшөндөө өөрийнхөө сонирхсон намыг унших тэгжиж өдөр тутмын унших дадлыг соёлыг бий болгох ийм зорилготой ийм ном байнамаа. Extensive reading буюу бүтээлч уншигч төсөлд Дархуул аймгийн Төрийн Өмчийн 14 сургуулийн 5-аас 12 дугаар ангийн 15,600 гаруй сурагч, мөн 5-аас 12 дугаар ангийн анги удирдсан 477 багш, англи хэлний 135 багш хамрагдана. Даргамдаа Дархан сум 2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар төсөл арга хэмжээ бүрэн хэрэгжүүлж 2026 оны төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн байна. Үүнтэй холбоотой мэдээллийг Дархан сумын засаг даргын тамгын газраас тодруулснаар хүрэх болно. За 2026 оны хувьд бол энэ жил өнгөрсөн оноос эхлээд энэ жил хэрэгжих мөн шинээр эхлэх нийтдээ 59 төсөл арга хэмжээ бол төлөвлөгдсөн байгаа. За эдгээр төслүүдээс болохоор орон нутгийн хөгжлийн сангийн хувьд 6 тендер шалгаруулалт, засаг даргын тамгын газрын хувьд бол 2 тендер шалгаруулалт байгаа. Эхний 2 автозамын тендер шалгаруулалт маань 1 сарын 12, 13-ны өдрүүдэд зарлагдсан явж байгаа. Дараагийн орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих 2 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтын баримтчиг бол яг бэлтгэл ажил хангах шатндаа явж байна. За тамгын газраас зарлаж байгаа 2 тендер шалгаруулалт маань энэ 7 хоногт зарлагдчихнаа. За тэгэхээр иргэдийн оролцоотой төсөл хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 34 төсөл арга хэмжээ энэ жил шинээр хэрэгжинэ. За үүнд аж ахуйн нэгж байгууллагууд маань яаж оролцох вэ гэхээр Дархан цэг, даад цэг, гув цэг эмэн гээд Дархан сумын албан ёсны цахим хуудас байгаа. Энэ хуудасны ил тод байдал зэсний үнийн санал ирүүлэх гэдэг хэсэг рүү дарж ороод тухайн зааврын дагуу үнийн саналаа ирүүлж оролцох боломжтой байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн өрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа авах тухай хуулийн хүрээнд бид тендер шалгаруулалтаа зохион байгуулж ажиллаж байгаа. Төрийн худалдаа авах ажиллагааны цахим систем тендер go.cg-ийн сайт дээр манай тендер шалгаруулалтын баримтчиг дотор нь бол шаардлагууд нь тавигдсан байгаа. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Галт төмөр гарсан тохиолдолд иргэд дуудлага өгөхдөө сандарсны улмаас байршил болон ямар шалтгаанаас болж гал гарсныг мэдээлэх чадвар муу байдаг байна. Үүнтэй холбогдуулан иргэдийг дадлагжуулах онол практикийн сургалтыг зохион байгуулсан байна. Галт төмөр бол хорон мөч бүхнээр хэмжигдэж хүний амьдралд маш их гар зохиролт агуулдаг гамшигт үзэгдэл юм а. Үүнтэй холбогдуулан иргэд аж ахуйн нэгж байгууллагуудыг анхан шатны мэдлэг мэдээлэлээр хангахаар Дархуул аймгийн Галт төмөр унтраах аврах 54 дугаар ангийн 3 дугаар салаа, Галт төмөр унтраах тархалтын дадлага сургалтыг Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн багш ажилтны дунд зохион байгууллаа. Тус сургалтаар галын аюулгүй байдлын тухай хууль, байгууллагын галын аюулгүй байдал, гал унтраагуурын ажиллах зарчим, техник үзүүлэлт, байгууллагын галын бүлэг болон гал унтраах ангитай хамтран объектод гарсан галт төмрийг төлөвлөгөөний дагуу түргэн шуурхай унтраах дадлага сургууль хийгдлээ. За энэ дадлага сургалт маань өөрөө 2 үе шаттай өгддөг. Нэг нь онлайн дадлага сургалт. Нөгөөх нь ингээд биеэр буюу тийм ээ галт төмөр унтраах дадлага сургалт явагдаж байгаа. За ингэснээр мэдээж нөгөө галт төмөр гарна.
Магадгүй тийм ээ галт төмөр гарах үед хүмүүс нөгөө айдаг, сандардаг тийм ээ. Дуулга өнгөт хүмүүс ч нөгөө заримдаа хаягаа мэддэг байхгүй юу? Сандарсандаа хаягаа мартдаг. Гих ийм эрсдлээс өнөөдөр ингээд сэргийлж байгаа юм тийм ээ. Өнөөдөр та дуулга өгөө сурчий. Одоо эднийд гарч байгаа нийтлэг алдаа нь өнөөдөр юу байсан бэ гэхээр дуулга өгчлөө. Өгөнгөт бид нар ирээд энд зогссон байх тийм ээ. Хоёр машинтайгаа ирсэн. Тэгээ орж чадахгүй наашаага машин таглаа зогссон байна. Хин нь хаана юу шатж байгааг хэлэхгүй байна тийм үү? Дуулга өгсөөгөө яана энэ ч наашаараа ийшээрээ те хин хариуцж байгаа энэ төр гэд юу ч явж тийм байхгүй шүү. Энийг л дадлагжуулах гэдэг юм. Та өнөөдөр галт төмөр гарсан үед юу хийх ёстой юм бэ? Гэдгийг бид нар одоо ингэж ойлгох гээд ингээ өнөөдрийн сургалтад орж байгаа юм. Бүрэлдэхүүний хувьд өнөөдөр 2 машинтайгаа 2 тасагтай ирсэн. Байгууллагын чиг удирдлагын чиглэлөөр дотор энэ хөдөлмөрийн аюулгүй байдал энэ онцгой байдлын нөхцөлд ажиллах одоо үүрэг хариуцлага гэж үзүүлэлт байдаг. Тэр нь зөвхөн ганцхан удирдлагын үүрэг биш, энд ажиллаж байгаа нийт албан хаагчид, барилга байгууламж, объект гэх мэт энэ зүйлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахад бүгдээрээ оролцоотой байх ёстой гэдэг үүрэгтэй байдаг. Тэр үүргийнхаа дагуу энэ жилийнхээ үйл ажиллагааг бид нар энэ онцгой байдлын газартаагаа хамтраад зохион байгуулад нэг цаг гарангийн сургалт осол аюулаас хамгаалах дадлага сургуулилт хийж үзүүллээ. Энийг бол ер нь байгууллага болгон хийх үүрэг хүлээсэн байдаг. Тэр үүргийнхээ хүрээнд хийж байгаа гэж ойлгож байгаа. Иргэд та бүхэн галт төмрийн эрсдлээс сэргийлж анхаарал болгоомжтой байх, мөн мэдлэг мэдээллээр өөрийгөө хангах нь зүйтэй. Хэрвээ объектэд галт төмөр гарсан тохиолдолд цаг алдалгүй дуудлага мэдээллийг зөв өгч, объект руу орох орц гарцыг чөлөөтэй байлгах шаардлагатай байна. Дараагийн мэдээ. Цаг агарын огцом хүүтрэлтээс шалтгаалan дулааны шугам сүлжээний усны дараалал температур нэмэгдсэн учраас дулааны хэрэглэгч та бүхэн өөрийн эзэмшлийн дулааны шугам тоноглолын хэвийн найдвартай ажиллагааг хангаж хөлдөлт гэмтэл гарахаас өрсөн сэргийлэх, мөн айл өрх ард иргэд хариуцлагатай байж гэртээ бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхаарууллаа. 25-ны хүртэлх хугацаанд гадна агаар асуу 41 хэм хүртэл хүүтрэн гэсэн холбоотой ойрын өдрүүдэд манай аль бэлцийн дарга нар маань хариуцлагатай төчрөөр ажиллаж байгаа. За өнөөдөр яг станц дээр 113 градусаар температуртай 11.7, 2.7 даралтыг бол горин барьж ажиллаж байна. За дулааны сүлжээнд бол 3 насусны станц 16 дулаан урлагт төвөр одоо хэрэглэгчдийн дулааны эрчим хүчийг хангаж байна. Өнөөдрийн байдлаар бол шин дархандаа яг өнөөдөр одоогийн байдлаар бол 10 дуудлага, хуучин дарханд бол 14 дуудлага ирсэн байна. Гол дуудлагууд нь бол ерөөсөө хэрэгцээний хал усны халаалтын радиатор дээр гарсан гэмтлүүд эзэлж байна. За халаалт оголцсон гэсэн дуудлага бол хэмжилт хэлье гэдэг голчилж бол барилгын дулаан алдагдaltaй холбоотой байдаг. Мөн хэрэглэгчдийн маань өөрсдийн шугам хоолой дээр гарсан одоо бүглэрэлтэй холбоотой юм дуудлагууд байдгийг. За тэн дээр бол үзлэг шалгалт хийгдэж явж байна. Энэ гэмтлүүдийн маань бол 4 хоёр нь радиатор дээр хэрэгцээний хал усны босоо шугам дээр бол гэмтэл гарсан гагнуурын ажил шаардлагатай гэсэн юм дуудлагууд гүйцэтгэж байна. Хэрэглэгчдэд бид бүтээс харуулгаад ойрын өдрүүдэд бол 113 градусаас дээш 115 градустай барих ийм температурын бол захиалгыг өгсөн байгаа станц дээр. Тэгэхээр энэ гарч байгаа гэмтлүүдтэй холбоотой голчилж нөгөө нэг олс гэмтэх шум хоолой муудсан тэр гэмтлүүд маш их хэсэд байгаа учраас та нар маань энэ дээр анхаарад сөөхүүд маань дэлгүүрүүдэд бэлэн байлгах, айл өрхүүд маань хүнтэй байлгах, хүүхдүүдэд хараа хяналттай байлгахгүй бол одоо гэмтэл гараад хүүхдүүдэд гэмтэл учруулах, эд хөрөнгөө бас гэмтэл учруулах ийм аюултай байдал үүсгэхэд хоногуд маань үргэлжилж байгаа та бүхэнд анхааруулга хүргүүлж байна. Мөн айл өрхүүдийн дундын шугамд гэмтэл гарах тохиолдол ихэлсэн байна. Энэхүү шугам нь айл өрхүүдийн дундын өмч тул эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд хамтран ажиллаж засварлуулах шаардлагатай байна. Дархны дулааны сүлжээ төрийн өмчөд хувьцаат компанийн дуудлага өгөх утас 77 37 77 тэгдэг. Одоо үзэгч та бүхэндээ цаг агарын мэдээлэл танилцуулах гэж байна.
Уламжлал ёсоор үзэгч та бүхэндээ цаг агарын мэдээлэл танилцууллаа. Та бүхэн BM гарагт бидний бэлтгэсэн 7 хоногийн тайм хөтөлбөрөөр хүлээн авч үзээрэй. Хөтөлбөрт анхаарлаа хандуулсанд баярлалаа. Та бүхэн амралтынхаа өдрүүдэд аятгахтай тавтай өнгөрүүлээрэй. Баяртай үзэгчдээ.